хурданч үнэнд гүйцэгддэг гэд сүүлийн үед одоо хүмүүс их хэлж бичиж одоо постлох юм дуртай үг. Гэхдээ үнэн гэдэг юм чинь маш залхуу, маш удаан, маш хойрог эрхсэрэн байтал худал үүргээ гүйцэтгэсэн байдаг. Тэгээд та хоёр дээр бол өнөөдөр бид нар бол одоо худал гүтгэлэг гэдгийг чинь одоо мэдээд дэмжиж үг хэлээд байна шүү дээ. А нийгэмд бол та хоёр алга ташилтаар угтаж орж ирж байгаа хоёр нэр дэвшигч биш гэдгийг бас сүүлийн хоёр одоо өдрийн энэ сошиал хандлагаар одоо бас харж байгаа байлгүй дээ тий. Тэгээ би энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхлээр хуучин бол одоо улс төрч ялаа хоёрыг сониноор алнаа гэж бүр 90-ад онд одоо ярьдаг байсан шүү дээ. Тэгээд одоо бол бүр дэлгэрсэн. Одоо энэ танхим дотор бүгдээрээ одоо худалч, хулгаач, за бас алуу уурчин, нүүрчин одоо юу ч байгаа юм бит. Одоо ер нь одоо нэр цэвэр амтан байхгүй. Энэ бол тэгээд ер нь маш их харамсалтай л асуудал байгаад байна. Зүгээр би та хоёроос дахиад нөгөө хүсэх юм нь юу байна вэ гэхлээр хэрэгцээ одоо хин нэгэн одоо хууль бус юм нэхэд байвал бардам ажиллаа өгөөд тэгээд одоо яваарай. Битгий тэр ажилтайгаа зууралдаж тэр хүний үгэнд одоо хүний ч юм уу институцийн ч юм уу одоо юу ч байдгийн тий. Энд нь орж одоо тэгээд бүх насан туршдаа одоо харамсаж суугаараа гэж хүсье да. Би энэ 1 минут 30 секундыг ашиглаж улсын их хурлын дарга нэг сэтгэл зовоогдох асуудал үлдчихлээ. Тамхины хуулийн дээр 2010 оноос хойш 2010 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн одоо хүнд насан туршид нь тамхи борлуулахгүй байх ийм асуудлыг мөнх сайхан гишүүн дэвшүүлээд нийгмийн бодлогын байнгын хорон дээр бид нар унгаасан. Тэгэд энэ одоо сая чуулган дээр босчлоо л доо. Тэг гишүүд маань энийг бас нөгөө ойлгож яачвуу ойлгосонгүй энэ зүгээр нөгөө үндсэн хуулийн зөрчил дараад нь бас үүсчихвээ гэдгээс би болгоомжилж байна. Тэгэхээр нөгөө нийгмийн бодлогын байнгын хорооноос өмнө нэг хууль зүйн дүгнэлт гаргах боломжтой болов үгүй болов 2010 онд төрсөн гэдгээр нь бид нар яг одоо хүүхэд гэж бодоод байна. Гэхдээ одоо бол 21 наснаас өмнө бол бид нар одоо хүүхдэд архи тамхи борлуулахгүй байгаа тийм 22 наснд хүрчихэд юугаа хийнү өстой жинхэнэ одоо тухайн насанд хүрсэн хүний сонголт үсттэй. Тэгээд насанд хүрсэн хүний сонголтыг бид нар өнөөдөр үгүй хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө бас боломгүй юм шиг одоо надад санагдаад байх юм. Би бол одоо насанд хүрсэн хүн өөрөө одоо тамхиа татна үгүй юу өөрийнх нь сонголт. Гэтэл бид нар өнөөдөр энийг одоо хориглоод байгаа нь насаар нь одоо ялгарсан хүний эрхэд бас одоо юм халдсан ийм зохицуулалт болчихж байгаа юм биш үү. Тэгээд нөгөө хууль маань явцдаг, эргээд нөгөө цэцэд очдог, ундаг, хайрын хууль болох үү дээ. Энэ